Дарангуйлагч би бол хөр ирвэг. Чамаг эхнэр охин хоёр чинь хүчгүй сул дорой гэж бодож байна. Иймд хэлсэн болгон чинь биелээ олох хязгааргүй хүч чадлыг би чамд өгье. Өөр тоногцсон эрх мэдлийн дагуу би дарангуйлагч болсноо зарлж байна. Ой, ацгүй амттай. Би ээжтэйгээ хамт Нью-Йорк явлаа. Та нарыг өчүүхэн энэ сургуультай чинь, өчүүхэн энэ хотод чинь үлдээгээд явж байна. Баяртай. Клаа явж байгаа мó? Бүрдүү. Тийм л юм шиг байна. Тийм байна. Тийм ээ. Клаа явчихвал Парист сөрөг муу бодлоод хөөрөх нь багасж, акумад өртөх хүмүүсийн тооч буурна. Өөх, юу болсон юм? Ямар баярт үйл явдал болов? Клаа явчихсан. Нью-Йорк руу нөөж байгаа гинэ. Клаа эргэж ирэхгүйгээр явчихсан гэж юу? Тийм ээ. Сайхан хэрэг биш гэж юу? Үгүй ээ. Сайхан гэж бодохгүй байна. Ийм зүйлийг яаж тэмдэглэж чадчих вэ нэ? Гэхдээ Клай хүн болгонтэй муухай харьцдаг. Угаасаа хинт ч хэрэггүй. Хинт ч хэрэггүй хүн гэж байхгүй. Баг байхад намайг гаргадаггүй байсан. Надад Клоёс өөр найз байгаагүй. Тэгвэл би яста мэдсэнгүй. Баяр хөөртөө яваагүй нь ойлгомжтой. Тийм байхад би тэмдэглэж чадахгүй. Намайг үнэхээр уучлаарай, Эдрийн. Өөр тоногдсон эрх мэдлийн хүрээнд одоохон газардахыг шаардж байна. Нисэх буудал биш байна. Энийг одоо юу гэж ойлгох вэ? Клой, охин минь, чи Нью-Йорк руу явахгүй. Аав, Харж ба. Аав нь сургуулийг чинь хааж, чамд муухай хандсан сурагчдыг шийтгэх эрх мэдэлтэй болсон. Надтай хамт яв. үнэн. Би баярлах ёстой юу? Андре, өөлөг болсон акумагийн нөлөөнд давтлаа. Чи өөрийгөө сөрхий. Бусдаас илүү болчихсон гэж бодох хэрэггүй шүү. Өөр тоногдсон эрх мэдлийн хүрээнд чамаа гэр бүлдээ бүх цагаа зарцуулж Парист охин бид хоёртой үлдэхийг шаардж байна. Тэгэлгүй яах вэ хайрт минь? Би энд дуртай үлдэн. Ашгүй нэг санснаа болох нь гэж бодсон юмсан. Хадагтай цоохо энэ хашин асуудлыг яаж шийдэх вэ? Сайн байна, Клой. Одоо чам зөвхөн ямар муухай өнөр вэ? Альвэ чи бол супер баатар. Чи хийж чаднаа. Клой, охин минь чи гарч ирээд. Хаашаа явчихв? Санаа зовох хэрэггүй дээ. Бид олж л таарна. Дарангуйлагч. Охиноо олмоор байвал Парис хотод өвмэн самун дэгдэ. Охиныхоо сургуулиас ихэл өөрөө хүрээд ирнэ гайгүй. Сайхан санаа байна. Охинтой минь хүндэтгэлгүй харьцвал юу болдгийг тэр сахилахгүй амьтад сайн ойлгуулад өгье. Тийм ээ. Альвэ, Эдрийн гонигтай байлаа гэж чи ч гэсэн гониглах ясгүй үстэй. Тийм л дээ. Гэхдээ би түрүүн арай л хэтрүүлчих шиг болсон. Эдрэний зөв. Клой тийм ч муу охин биш байвал яах вэ?